Чи англиар ярихаар яагаад натурал би сонсогддог вэ? Тэгвэл бүгдээрээ тэр тухтаа засцгаая. If you speak English word by word, you are never going to sound natural. Native speaker болохоор ингэж англи хэлийг үг үгээр нь ярьдаггүй. Одоо нэг өгүүлбэрийг баг нэг үг маягаар ярьдаг. Энийг болохоор chunking гэдэг. I have a car. I have a car. Тэгэхээр I have a car. Яг болохоор нэг л одоо амьсгаагаар нэг л байгаар гарч ирж шээ тий. Тэн дээр бүгд intonation ингэ солиод явж байгаа. Англиний багш нар болохоор сурагчтай ойлгомжтой байхын тулд одоо англи хэлийг нэг үгээр нь ярьж байдаг. Яг бол тэр одоо сурагчдын мал listening чадвар хангалттай хөгжөөг учраас бид нэр үгийг нь бариулахын тулд удаанаар нэг үгээ сайн татаж ярьдаг гэсэн. Харин та нарыг native speaker-тэй тоглоод үзэх юм бол одоо амар хурд яриад гэлдэг гэдэг шүү дээ. Ийм болохоор бид нэг хичнээн listening гэдэг ингэ сайжирсан academic хүрээнд сайжирсан гэсэн яг амьдрал дээр хаа жоохон тулгамддаг гэсэн үг. Тэгэхээр одоо яана гэсэн үг вэ? Гэхдээ бүгдээрээ бүтэн өгүүлбэрүүдийг ганц үгээр шатаад төсөөлж эхлэх гэсэн үг. Толгоонд ч та нар тэгж төсөөлж эхлэх юм бол яг амнаас ч гаргаж хамаагүй амархан гарч ирнэ гэсэн үг. Та нар энэ өгүүлбэрийг хэлээ үзлээ. Та нар цаа яаж унссан? What do you want to do later гэж уншсан та нар. Өмнө хэлсэн point маань ядаа яаж гарч ирэх вэ? Тэгэхээр бүгдээр одоо нэг ингэж уншсан гэсэн үг. What do you want to do later? Okay. Тэгэхээр одоо бид нарт chunk гэдэг одоо бүтнээрээс ашиглаж сурч байна гэсэн үг. Бас дээрэс нэмэгдээд одоо аялгаас хамаарат одоо what you гэдэг бид нар American style-аар what you гэдэг шууд хэлчихдэг. Тэгвэл энэ chunking-тай хэрхэн сайжрах вэ гэвэл ерөөдөө бүгдээрээ хүмүүсийг дөөрэж ярих хэрэгтэй гэсэн үг. Өгүүлбэр одоо temp биш тий. Монгол нэг өөрөөгөө, англи нэг өөрөөгөө, American accent дээр өөрөөгөө тий. Тэр temp-ийг нь болохоор бүгдээрээ Netflix ч юм уу, TikTok үзээд дагаж дөөрэж гэсэн үг. Та нар ингээд акцентын бүтэн зөв илждахгүй байснаас ерөөдөө л темпийг надад дагуулад хэлнэ гэсэн үг байхгүй юу? Тэгээ Mr Beast-ийн бичлэгийг хэлээ нараа. Every time someone watches this video, it helps me. Тэгэхээр одоо таслан хүртэл бүгдээ нэг темп дээр хэвчдэг гэсэн үг. Every single time someone watches this video. Тэгэхээр одоо би яг эхэндээ өндөрөж эхлээд доош одоо баг багаар ингээд доошж байгаа бүгд анзаарч байгаа тий. Одоо энийг нь сайн харж иж дааш дөөрэж бүгд chunking-тэй илүү сайн болно гэсэн үг. Окей, тэгэхээр тэр үгийг нь хэлэхгүйгээр зүгээр сайхан авиг нь гаргаад үзье. Яаж одоо ингэ темп нь гарч ирж байгаа flow нь явж байгааг харцгаая. Every single time someone watches this video, it helps feed someone in need. Someone watches this video. Sorry. Жоо санаарчлаа. Гэтэ ерхэд бол өдрөө англиний темпийг олчвол дараа нь өгнүүдээ мэддэг болвол ярихад илүү л хэлбэр болно гэсэн үг шүү. За тэгээ бүгдээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Бичлэг таалагдсан бол subscribe, like, follow, comment. Bye bye.